Чойжин Дом Сүмүзийн асуудал яригадаад газрын асуудал яригдсан. Би түрүүн хэлсэн. Намайг томилогдсноос хойш ямар ч байсан энэ боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын байгууллагуудын газраас 1 м газар алдах ёсгүй. Одоо ажил хариуцж байгаа хүмүүс бүгд онцгой анхаараарай. Хэрвээ ямар нэгэн байдлаар аж ахуй арилжааны маягаар юм уу янз бүрийн ашиг хонжоо хайсан нөхдүүдийн халдлага явуулга янз бүрийн юмд өртөж газраа алдсан тохиолдол гарсан байх юм бол үндсэндээ тэр газартай газуугийн салбараасаа яваарай. Яагаад гэвэл намайг байнгын хорон дээр ажиллаж байх хугацаанд ч гэсэн газрын маргаантай холбоотой хэд хэдэн байгууллагатай холбоотой асуудлууд гарсан. Хууль хяналтын байгууллагаар явж байгаа гэдэг асуудлууд бас сонсогдож ирсэн. Энийг яагаад хэлээд байгаа юм гэхээр бүх соёл урлагийн байгууллагууд албан ёсны газраа албан ёсны болгоод баталгаажуулаад кадастраа бүр ингээд хэмжүүлээд бүх юмаа баталгаажуулсан байвал энэ асуудал хизээж гарахгүй. Энэ газраа баталгаажуулах асуудал хийгдээгүйгээс болж хэд хэдэн тийм тохиолдлууд нэлээд бас эрт хугацаанд гарсан юм байлээ.